ээжгүй тийм хүүхдүүд бас байна. Ингээд ерөөсөө яг тухайн бүтээлдээ л яг өөрийнхөө юу хүнд хэлэх гээд байгаа гэдэг гаргасан бол тэр сайн зурагч юм тий, сайн бүтээл болдог. Тэгэхгүй зүгээр сайхан зураг аваад тийм гоё зураг гэдэг бол миний хувьд бол ялангуяа одоо дижитал камер маш их боломж нь яг тэр л дээ. Тэр бас өгүүлэхэд харахгүй яг тухайн чи магадгүй 2 сая төгрөгтэй байх юм бол чи Canon ч юм уу Nikon аль нэг дуртай аппарата тий туран хэрэгтэй авчаад ингээд зураг авч болно. Яг нөгөө талдаа бас гоё. Хүн болгон гэл зураг сонирхож чинь, хүн болгон зураг авч чинь, зургийг хөгжүүлээгээ явж чинь тэр нь бас гоё л доо. Тэгэхээр өдөр бүрийн талах гэж гэр зурагчдээс нэг жижиг богино хэмжээний кино байдаг. Тэрэн дээр чамайг харж байхад тараашааны хүүхдүүд рүү бүр дотор нь орж байгаад зураг авч байгаа. Тэгээд өмнөөс цацралтхан яриан сонсоход энэ даваа юм хүүхдүүдтэй харьцахад арга ивийг нь маш сайн олддог гэдэг чинь. Тэгээ яг ер нь тэр өдөр бүрийн талах дээр ер нь тараашааны лөө бүр орё гэж анханасаа бүр зоригж орсон. Тэгээд угаасаа яг тэр чинь нэг юм хідэн сэдв байсан л та. Нөгөө хийж байгаа нөө зэгц фильмийн залуучууд маань иймэрхүү сэдвийн байх гэдэг юм. Яг ерөнхийдөө хүмүүсийг харж байгаад яг ерөнхийдөө таршаанд орох хүн бас тэр нь байгаагүй л дээ. Яг үнэ хэлэхэд. Тэгээ яг ерөнхийдөө төрөөс нөгөө хүүхдийн зураг авах ерөнхийдөө сонирхолтой. Яг хүүхдийн зураг авдаг гэхээр ерөнхийдөө одоо хүүхэд наснаасаа одоо холдооч гэдэг юм. Одоо ч ингээ 22 штэ. Тэр чинь хүүхдүүдтэй харилцахад илүү надад ойр өгдөг байхгүй. Төрөний хүмүүс хэлдэг. Ер нь хүн болгонд хэдгэлээ давна чи хүүхдүүдтэй харилцахдаа ингээд тэднүүсийн дотоод сэтгэлийг одоо ингээд нэгээ те. Биш нөгөө түрүү гэсэн зураглаач гэсэн хүүхдийн талаар баримт кино хийхэд одоо хүүхдийн тэр дотоод сэтгэлийн тэр нэг одоо эмзэгтэй тийм юм одоо яриулж чаддаг ч гэдэг юм уу эсвэл зураг авах дээр ингээд хүүхдүүд ингээд нэг гоё ахуулцдаг ч гэдэг юм уу те. Тэр болгон юмнууд дээр нөгөө нэг надад л ингээ хүүхдэд харилцахад яг тийм байдаг байхгүй. Би одоо өөрөө нэг хүүхэд наснасаа холдооч гэдэг хүүхэд насндаа айгүй хайртай байсан ч гэдэг юм уу. Тэгээ дээрээс нь хүүхэд өөрөө айгүй гин цайлган те. Мэрээд алуу та нарыг маа нэлээ ярихад айгүй нөгөө чинь гоё нээлттэй. Тэгэхгүй нэг одоо чинь үгүй би чинь нөгөө нэг хүүхдэд харьцахдаа одоо ингээл за чи тэг гэдэг юм жоохон захирангуйч юм тийм байвал нөгөө хүүхд чинь ингэ чинь тухайн хүүхдтэй яаж харьцах вэ гэдгээ тэгэхээр нөгөө хүүхдүүдээ одоо харилцаад нөгөө за би ингэж ярилцвал гэх юм. Тэгээд тэр танишаан дээр бол яг хоо ерөнхийдөө ор зураг авсан. Тэгээд тэр өнгө ба харцгаан гээд баримт кинонд одоо зориулж их юм да. Зургууд авсан. Гэхдээ яг хоо тэр ч бол яг хоо би ч нөгөө одоо сансандаа хүртэл зураг авч чадаагүй дээ. Тэгээд яагаад гэвэл за нэг 30 минут ч юм 20 минут л байсан. Нөгөө хүмүүс нь ч нөгөө хүүхдээс яриа авах, би хажуугаар нь зураг авах ч гэдэг. Угаасаа яг сайн зураг авах гэх юм бол тэ ажиллаж ийж тэрнээ сайн зураг гаргав. Гэтэ яг хөө ер нь бол чамлахаар чанга хатах гэдэг шиг хитэн зурагтай болсон доо. Сүүлч сорсын сангаас гомцны тэтгэлэг тамрагцсан гэсэн тэр тухайга тэр яг нөгөө нэг сорсын сангаас жил бүр зохион байгуулагддаг нэг тийм тэтгэлэг юм билээ. Гэр зурагчдыг одоо дэмжих тэтгэлэг л дээ. Тэгээд одоо баримтат гэр зурагчдын донд зарлагдсан. Тэр нь бол одоо Төв Аз гэж байгаа. Ерөнхийдөө Төв Азийн одоо Монгол, Афганистан, Азербайджан, Пакистан, Узбекистан, Кыргызстан, нэг нь Кавказ гэдэг нийтдээ бараг 11-2 улсын одоо баримтат гэрэл зургаар авдаг зурагчдын донд зарладаг тэтгэлэг. Тэгээд яг тэрэнд миний хувьд яг энэ жил 2 дахь жилдээ оролцоод шалгарсан. Өнгөрсөн жил бол яг Монголоос ганцаархнаа би оролцож байсан. Тэгээд энэ жил Монголоос арай нэг жоохон олон хүн оролцож 3 хүн оролцсон юм лээ. Тэгээд тэр 3-аас шалгарч Монголоос нэг хүнийг аваад тэгээд бусад улс орнуудаас Пакистан одоо нөгөө тэтгэлгээ зарласан та яг 5 саяда ийм улсуудаас ийм хүн шалгарлаа. Пакистан, Азербайджан, Узбекистан, Пакистан юунаас ингээд 2 хүн. Тэгээд Монголоос би тэгээд нийтдээ нэг 183 хүн баримт гэрэл зурагчид бүтээлээ явуулсан байлээ. Тэгээд тэрнээс 10 хүн сонгож аваад тэгээд тэр 10 хүн нь одоо 7 сарын 22-наас 30-ны хооронд Истанбулд 7 хоногийн воркшопт. Тэгээд тэрний одоо багш нь Магно фотосыг одоо бидний одоо яг баримт чиглэлийн яг нөгөө баримт чиглэлээр авдаг гэрэл зурагчид хичээлд орох юм бэл.
Тэгээд одоо яг одоо бидүүсийн үзэж ингээл зургийг хараад ямар гоё зураг, ямар сайн зураг гэж юм зургийг үзэж суралцдаг тэр хүмүүсээр одоо хичээл заалах юм байлээ. Magnum Photos-ийн Chris Anderson Nur Image гэдэг бас баримт хэлбэрийн сайтны Yuri Kozerin гэдэг тийм хоёр хүмүүс гэрэл зургийн одоо сургалт суугаад тэгээд сүүлийн эхний 4 өдөр тэр хоёроос одоо workshop-ийн хичээл заалгаад тэгээд сүүлийн 3 өдөр нь одоо мультимедиа чиглэлээр авсан зургаа яаж имжүүлэх үү, яаж дуу муу ингэж хоёр монтажлах уу гэдэг юм тийм хичээлээр их сургалтанд суугаад тэгээд өөрөөр 8 сараас эхлээл дараа оны 2 сар хүртэл төслийнхөө хүрээнд зураг авав. Тэгээд миний төслийн одоо сэдв нь бол модны хулгайн сэдвтэй Монголын модны хулгай чиглэлээ. Тэгээд тэрэн дээр яг ингээд төсөл хичээл хажууд нь одоо Монголд бол яг миний яг гол үзүүлэх юм нь бол одоо чиглэлтэй болно шүү дээ. Яг Улаанбаатар хотын хойно гэдэг тийм чиглэлтэй уулнаас одоо ингээд одоо зүүн талаас нь одоо чиглэлтэйчүүд мод хулгайлаад одоо арга ирээч юм амьдралаа болгохын тулд ингээд чиглэлтэйчүүд энэ талаас хайлаастайхан энэ талаас дэнжимэн зүүн салаа ингээл 3-4 талаас нь байрал мод хулгайж авдаг. Тэгээд яг хоттой бас хамгийн ойр байдаг. Тэгээд тэр одоо байгаль мод сүлд одоо сүрчин гэдэг тэр талаас нь бичиж тэгээд нэг 10-аад зураг авсаргаа тэгээд явуулсан. Тэр нөгөө улсад нийцсэн юм уу тэгээд ямар шалгарсан юм л та. Тэгээд яг тэр төслийнхаа хүрээнд одоо би тэрийг одоо сард одоо 2-3 удаа багштайгаа одоо холбогдоод би яг нөгөө сэдвийнхаа хүрээнд л одоо маргааш би нэг тиймэрхүү зураг авъя гэж баахан зураг авч байгаа. Тэрнээсээ сонгоод багштаа явуулаад нөгөө багш нь үзэл эдит хийгээл те. Энэ зураг чинь болж энэ болохгүй. За чи маргааш чи дараа сар чи зураг авахдаа одоо орой яваад зураг авахдаа те нар бууж авах зураг авахдаа ч гэдэг юм. Одоо тийм зөвлөгөө өгний зурган дээр тийм даалгавар маягтай. Тэгээд дээрээс нь ингээл тэгээд өрөөсөө за өнөөдрийн ажлаас чи одоо энэ зургууд болцсон байна. Энийг одоо чи сонгочих тий. Тэгээд ингээд 6 сарын турш ингэж явж байгаа л мэдээж тэр чинь одоо яг нөгөө багшийн зөвлөгөөгөөр тэр ингэж явж байгаа нэг бараг 20-30-аад юм зураг сонгох гэж байна. Тэрнгээрээ 2 сард буцаад Стамбулд очиж үзэсгэлэн гаргаж одоо тийм тэтгэлгийн одоо нэг хаалт юм тийм одоо ер нь бол яг Монголдо анхных нь тий анхных өмнө нь бол ер нь гэж төсөл авч ирсэн юу бол байхгүй. За тэгэхээр чи хоёрын одоо нэлээд урт ярэ авчлаа. Тэгэхээр чи хоёрын энэ үрээд нь гэлж чамд хамгийн сүүлчийн доор нэг чамд өөрчлөлт. Яг энэ гэрэл зураг гэдэг энэ нэвтрүүлэг хийгээд одоо өнөөдөр яг 7 дахь дугаарт нь би оролцсон. Тэгэхэд бол яг ер нь бол хоёр баяр хүргье. Ер нь бол яг ингээд хийгээд одоогоос нөгөө юм хийх тусам л одоо эхлээд ингээд нэг чадахгүй юм байж байгаа. Эсвэл одоо хийх тусам ингээд тэрийг чаддаг болдог гэдэг юм уу. Миний хувьд бол яг нөгөө гэрэл зургийн бас нэвтрүүлэг хийн гэж бас айл 2-3 жилийн өмнөөс бодож ирсэн. Тэгээд яг нөгөө гэрэл зурагч бас нэг айгүй нэг тийм том тэгээд тэрийг барьж авахаасаа ингээд тэгээд дээрэс нь нөгөө өөрөө ч нөгөө сонирхол одоо баримтат гэрэл зураг тал руугаа ингээд нэгдэг. Тэгээд ер нь яг Монголдо бараг анхдагч шахуу тий. Тэгээд дээрэс нь яг ийм нэвтрүүлэг хийж байгаад бол одоо хоёрт болоо танай студийн арын албаны хүмүүст одоо баяр хүргэе гэж хэлье. Тэгээд дээрээс нь одоо нийт Монголын одоо гэрэл зурагчтай гэрэл зурагчид болоод гэрэл зураг сонирхогчид тэгээд та бүхэнд одоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье те. Та бүхэн яг авж байгаа зураг болгоно бодож те энэгээр юу хэлэх гэж байгаа вэ гэдгээ яг тэрийг л яг зурган дээр шингээж юм болоо зураг болоо сайн зураг гарах болоо гэж би бодож байна. Тэгээд залуу бол одоо залуу гэрэл зурагчтай. Залуу гэрэл зурагчтай амжилт хүсье. За тэгэхээр сонирхолтой байсан. Даваа нэг баярлалаа. Ингээ ирэх дугаараа нэг болцлоо тэр баярлалаа. I've had enough.
Хүний зураг буулгаж байгаа үед зурагт кадрлахад асуудал үүсдэг. Тэгвэл хүний зургийг буулгаж байгаа үедээ 3 тайралтыг хийвэл илүү зохимжтой байдаг. Нэгдүгээрт бүхлээр нь буулгах, мөн хоёрдугаарт өвдгөнөөс дээш гуйны орчин, мөн гуравдугаарт үсгийнээс дээш чэйжин хэсгээр тайрч зургийг аваад илүү үзмжтэй болдог. Шагаанаас дээш өвдгөнөөс доош тайралт хийсэн зурагт хөлгүй мэт эвгүй цэцгэл төрүүлдэг бөгөөд яг бүсгээр тайрах юм бол мөн эвгүй байдаг. Ингээд та бүхэн жишээ зургуудаас үзнэ. MCS Coca-Cola компани 10 жилийн ойд зориулсан Coca-Cola бидний амьдралд фото зургийн уралдаан болон бүтээлийн уралдааныг зарлаж байна. Фото зургийн хайснаа Coca-Cola ундаг чадварлагаар уран сэтгэмжтэйгээр буулгаж чадсан таныг бид шалгаруулах болно. Харин бүтээлийн уралдаанд та зөвхөн Coca-Cola ундааны сав, шил, лааз, таглаа, шошгоор бүтээл төрөн бидэнд илгээх юм а. Таач уралдаанд төрүүлэх боломжтой. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Гадаад сайхан болж уран дулаан цаг ирж байгаа болохоор дараагийнхаа нэвтрүүлгээр хөдөө гадаа байгаль тэрхэн зураг авахлаар орох юм. Тиймээс нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамтаагаарай.